Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За тэгэхээр нөгөө нэг сонжирсан, гонжирсан тийм ээ. Бензиний очир шиг урт сонсон айдол киноны маань дараагийн парт ороход бэлэн болоод байна. Тугсан сууж таалан болгоно. Гэхээс өмнө юу лээ? Уруугаараа дарцгаач штэ. Тийм үү штэ. Дарцсан уу? Ясталаг. За. Телевизээр үзэж байгаа бол юу яа? За дарч. За. Цараач мөнгөөр дарчихгүй. За. Кино руу орцгоё. За байж гараа. За тэгэхээр манай яадын community маш олон агуулсаар байна. Сувг дээр орох бичлэгүүдийн хуваар Холливуудын оддын ховж сонирхолтой мэдээлэл болон зарим нэг бичлэгээ бид Telegram дээрх community-тэйгээр хуваалцж байгаа тул нэгж гисэн байхад гимгүй шүү дээ. Заваа энэ тэд минь. За ингээд захирал ажилшгүй Райгт болсон явдлын талаар хэлнэ. Захирал үс оноор Райгийг соло уран бүтээл гаргахыг ятгаад зөвшөөрүүлж чадах юм бол Goldie Boys хамтлагийн шин цомгийг гаргана гэж хэлж ам үчиг өгсөн ч хэлсэнтэй хөрлөгүй. Райгийн сологийн араас аялан тоглолт зарлчихсанд үсэн. Гэхдээ ч одоо ямар царайшгаа шир юм бэ? Хойлонд нь хэлж ярьсан юм зөндөө байгаа биз дээ. Хамтлагийн бусад гишүүд хадгалагдаж сэлгэн цуусаар байгаад бараг цэвэрлээ. Гэхэд та нар зүгээр тэрний нөмөрт яваад олж ирсэн мөнгөний ховаа цуслаа тэжээлгээд байжээ гэж хутсан байгаа юм. Энэс болоод үсэн рүү алерт өөр компани түүнтэй холбогдоод танай компани та нарыг тоохгүй штэ. Улаан цай жигээд байгаа байхгүй юу? Тэгэхээр зүгээр манай дээр хүрээдрээ. Райгийг гол нь авчрын шүү. Бид нар та хэдийг жинхэнэ нүдний цэцгийн мэт хайрлаж газар гიშгүүлэхгүй. Бензинд очирлуулахгүй. Тоггүй байлахгүй. Алган дээрээ бөмбөрүүлнэ гэсэнд хамтлага бүтнээр навчулдаг сонирхолтой үүсэн гэрээний хугацаа удахгүй дуусах юм чин гэж бодоод ихний ээлжинд өөр очиод гэрээ хийчихэж. Хэрэг гардаг өдөр архинд гарсан найз нь шал согтуу орж ирэхэд айгүй бол барьж явж байгаа тагалчхна гэж айхтаа уучаад ороод ирж гэж бодсон үүсэн Райгийг оронд нь оруулчаад өрөөнөөс нь гаргаж ирэхэд захирлан залгаж байна. Нэгүү саяа гэд утсаа автал өөдөөс нь хөгийн цэрэг сайн байна уу хөө? Ямар атцаа хийгээд яваад байгаа юм бэ хөө? Чимээ одоо далдуур өөр газартаа гэрээ хийгээд яваад байгаа мүү хөө? Ар нуруу руу хутга шааж ийн үү хөө? Тэ? Энд чи манайхтай хийсэн гэрээгээ зөрчиж байгаа хэрэг шүү нөхөр. Давхар энд Райгийг ч оруулаад багтай явахт. Цаадхны чи ээж мөнгөний сургаар хүүгээ төлөөлөө тэр газартаа чи гэрээ хийцэн байна. Хуулийн дагуу та хоёр хоёулаа эвгүүтлээ дээ. Би нэхэмжлэх явуулнаа. Чи давхар цаадхаа хөлдөөж ирлээ. Зүрхний хийтэй Райг энэ талаар мэдвэл чи болно да гэж утсаар ирсэн бичлэгээ сонсуулна. Манай хашир захирал хэн нэгэнтэй ярих болгонд утас нь автоматар дуу хурааж авдаг юм байна л та. Яриагаа сонсуулж дуусгаал ичгүр сонжооргүйгээр Райгийг буцаад ирээч. Чи үсэнийг халаагүй зү гэж асуухад манай гоцон та чи яасан санаа муутай юм бэ? Та бол сайн дааж биш. Бүхнийг тооцоолоод намайг ирээч гэж гуйцтэй. Одоо ч та надад итгэхгүй байгаа юм чи надаар яах гээд байгаа юм бэ гэж хэлээд мэн өмгөөлөгчийг хөтлөөд тэндээс гарна. Энэ уулзалтын дараа Райг би яста амар зовоод байна гэж боддог байсан бол хөрх дандаа инээж явдаг найз нь ямар их сэтгэлийн дарамт стрессийг үүрчвж байсныг ойлгоод өөрөөсөө ичиж найздаа гаргаж байсан замдаа гимшингүй явна. Маргааш нь Бёнгёныг хэрэгэ өөр прокурорт хэвлэл мэдээлэлээр дүүрэн чамайг буруу хүнээ анханасаа барьж сэжгэлсэн. Баримт нотлогоогүйгээр хүн хорсон гэд боо юм болж байна гэсэн ч аавынхаа нэр хүндийг бодсон манер хэрэгэ өгөхгүй гүрийж хэргийг дахин эхнээс нь шалгахаар болно доо. Шаацрангүйлэх шүү. Райгийг Кимборуг гэсэн мэдээ гарснаар зээлдүүлэгчид чиний байр машины битүүмжийг цуцалсан. Одоо гэртээ харж болно гэж хамтлагийн менежер нь ярьж хэлэхэд Райг их хорогдонгүй эргэн тойрны хараа зогсож айгу гэд солонгосоор санаа алдаад байж итэл ээжүн гэдэг годгонсон шар юм уулзын учраас сүүлчийн удаа плейс өглөө хадлаагаа зогсоо цагуу залгаж мессеж өчөөд Бельгийн дарамтанд оруулаад байсан болохоор Райг аргагүй ирэхэнд уулзахар болно. Тэгс нөгөө мо дураараа өгөх нь чи онгоцны тийз сар байснаа. Энтэс цогтаад шинээр бүхнийг эхлэе. Очоод байр амжиргааны зардлыг бий дай. Тэнд очоод энгийн хүн шиг амьдраад мөнгө хурааж байгаа тэр. Гişс. Райг за sorry. Энд надад итгэж намайг хэцүү үед минь түшиж тулсан хүмүүс байгаа болохоор хаашаач явахгүй. Гэвэл ээж үн шиг тийм үү. Баярлалаа ба.
Таныг ингэж хэлсэн чи одоо л өөрөөсөө жинхнээсээ тавьж явуул чадах юм шиг байна. Жаргалтай байгаар. Тэгээд галзуу X гээд намайг муулаа шахаад тавь та. Буцаж нийлэхгүй юм чинь блокноосоо гаргаж нар харуулъя гэснээр боллоо. Гэт аваа хүн шиг юм ярьлаа гэж бодтол явсныхан дараа уурандаа хамт авахулсан зурга базж хайна. Ажил дээр ороотож ажлын мал болтол ажиллаа хийдэг байсан хүн чинь тарах цагаа хүлээгээл 5:59 гээл ерөөсөө ажилласаа зүгдах шахам гараад хүйдэг болсон мэ өмгөөлөгчийг ажлынх нь хараад шок. Краштага хоёулахна тансаглах гээ шарсан дахиад авчраа сайхан лавих гэж байтал шаврын хаалт чалсан альч шонгийн мод чүнжээ орж ирснээр болцсон сүрж гуруула хамт хоол идэхэр суунда. Хоол идэж угаад мэн өмгөөлөгч салгалж угаад фотолкондоо ундаа амсуулахад хоёр залуу хоёр талаас зэрэг цаас сар байхад Райгийн цаасыг авсангүй. Бандсан манай хүн тэрүүгээр чинь шалмал цулгиж явж өглөө шүү. Мэн өмгөөлөгчийг норсон цамцаа солихоор явсан хойгуур Райг чүнжээгээс та хоёр яаж танилцсан бэ гэвэл бид хоёрын ээж авууд нэг газар чандарн байдаг. Жээл бүр ирэх гэж очдөг байхдаа тэрнтэй таардаг байсан. Би бас их асуудал тарьдаг. Тэр болгонд мэн өмгөөлөгч ирж асуудлаас гаргаж хажуудаа авч амьдрах байр ажил болж өгсөн юм. Тэрний ачаар замаа олсон. Цаадагчин гаднаа хатан хүн шиг харагддаг ч дотроо их цөөлөн. Нэмж хэлэхэд тэр чамд сайн байсан. Гээд хамаг том чухал нууцын дэлгэд хэлв. Хоолны дараа Райг мэн өмгөөлөгчд баярлаа. Хамт хоол идсэнд. Гэр бүлийн халуун тулаан уур амьсгалыг мэдэрлээ. Гэж хэлэхэд мэн өмгөөлөгч сүртэй штт. Ингийн зүйл штт. Гэвэл надад бол ингийн зүйл үнцэнтэй. Заримдаа ингийн хүн шиг нэг өдрийг өнгөрүүлээд гадуур амар тайван алгах юмсан та гэж боддог. Гэхийг сонссон Менсина чам тэгвэл хийх хүссэн зүйл байгаа мó гэснээр манай хоёр Райгийн төгссөн сургууль дээр ирээд дараа нь өдөр бүр орж догбөөгөө иддэг байсан жижиг цайны газар тайрандаа. Райгийг ирж явах хүн байдгүй байсан болохоор хичээлээ тараад өлссөн хүү өдөр бүр ийшээ ирж өөрт байсан багахан мөнгөндөө тааруулж жижиг аягтай догбөөгийн авах болгонд сайхан сэтгэлтэй цайны газрын ах түүнийг ирэх бүрт үнгүй үдэн өгдөг байж. Том болвол ирж талархлаа илэрхийлэндэ гэж боддог байсан тухайга өмгөөлөгчтэй хэлнэ. Захиалагч ирж догбөөгийгаа идэхэд багтаа иддэг байсан тэр час хийсэн амтнд яг хэвээрээ. Тэгсэн захиалаггүй үдэн хүрээд ирэхээр гайхаад захиалаггүй штэ. Гэт дээш хартал баг байхад нь үдэн өгдөг байсан цайны газрын ах дүрээрээ байдаг юм да. Манай хүнийг хараад таньсан бололтой. Райгч сэтгэл нь хөдөлж баярлаа. Гэт нулимс цээлгнүүлэн хэлнэ. Ах хүү бас хөөрхөн цонхон дээр Райгийн хамтлагийн зургийг наачсан од болгохт нь ч нууцхан дэмжсээр ирж. Ингээд цадтлаа идэж аваад аквариум үзэж сэтгэлийн хүслийг хангаж аваад оройн мэн өмгөөлөгчийн амиа хорлох гэж байсан хам орны ирэг дээр ирээд хэрвээ чамтай уулзраагүй байсан бол яах байсан бол гэж их боддог болсон. Энд чамайг анх харж үлээ. Миний хувьд их утга учиртай газар. Өнөөдөр энгийн хүн шиг нэг өдрийг өнгөрөхөд тусалсанд баярлалаа. Чамтай байхдаа би яг байглаараа өөрийнхөө байдаг. Гэд сэтгэлээ нээж аваад гэрийн зүг явлаа да. Гэрийн гадаа ирснээр Райг гэдэг юм учиргүйл чи надад дуртай гэсэн баха. Одоо ёстой харж ханлаа. Зөндөө төвчлээ. Одоо боли цааш дахиад нууж чадахгүй. Гэд хүүхэд ичээгээд авна да. Мэн өмгөөлөгч шок. Энэ пранк. Энтрэх Райг цаад л та хөрхнө. Чи тулгамдаад байгаа бол хариуга дараа хэлчихье. Ямар ч хариу хэлсэн миний сэтгэл өөрчлөгдөхгүй айл гэж байна. За байж. Пивний гашуу амтыг таалдгүй хүмүүс яа гоё тохирох сэнгэнсэн зөөлөн амттай тийм шар ариг шүү дээ. Зарим нэг пивнууд амтаа зөөлрүүлж ингээл цагаан буудаа эрдэн шиш холдог бол краш пив 100% 10 соёолчноос нь гаргаа авдаг. Пивний их орон гэгдэх Герман Чехүүдийн нов ховыг нэвчингээс нь тийм л сайхан зөөлөн янз идтэй. Ойлгомжтойгоор хэлэхэд гашуун биш. Маш зөөлөн сөөжөө мүүжүүд холиод уухад яг тохирдог нэг тийм л пив гэдээ ойлгоход болно. Намайг худлаа үлээж үү юу тэгээд өөртөө шалгаад үзсэн. Окей. Crush on Crush. Манай эмэгтэй чичээд гэртээ ороод шууд л өрөөр өгөөгүйгээд орчихно. Энэ минийгээ гэр дотор ороод хэлчилж болдгоо юм уу? Шөнжөө хоёр талд огдлоод хөрвөөсөр өглөөс ирээд мэн өмгөөлөгч нүүр амаа баахан толдоол ам хамар цугаа нэг сайхан үнэрлэж өмхий самхаагаа шалгаж аваад гарч иртэл өнөөх нь байдгүй. Ширээн дээр би ингээд явлаа. Чи ичээд миний царайг харж чадахгүй байх шиг байна. Надад итгэж хажууд минь байж өгсөнд баярлалаа. Анжон дээр нүнжи гэсэн захаа үлдээгээд явчихсан байдаг юм. Мэн өмгөөлөгч ажил дээр ажиллаа хийж чаддаг бай. Райг өөрт нь сайн гэж хэлсэн бодогдоод байж боломгүй ингээд бөөн тогтлол.
Манай хоёрын инхүү хайрандаа өмбөж живж байхад нөгөө талд хорон санаач Шазрон Бёнгён дарга дээрээ орж ирэл. Усаны хүн амны хэрэг Жэхвигийн олсон хэргийг нийлүүлээд шүүхэд өгвөл Райг шүүх юм яаж чадахгүй буруутна. Ганц боломж өгөөчтэй гэд хуцаа зогсож байдгийг. Орон Райгээс мессеж ирэхийг хүлээсэн байдгүй шүү. Ямар сайндаг хэрэг буулгах шахан байж нэг малгайг нь олоод салан штэ. Энийг одоо би л аваач өгөхөст гэд гарах гэж байснаа. За шааш. Би ингэхэд юу ийгээд ах вэ? Вэрих эмхтэй хүний бардам зам би гэл алдцганж байханд Раигч алуушээ мянган мөнгөлөгчийн гэрийнх нь хажууханд ирж гисэн. Орох уу яах вэ? Шууд орч ирж та би од хүн штт. Доош орч тийм болов. Гисэн сууж идэх үст. Менсена гой дээр тавьсан малгайг наваач өгөхөр гарч явахдаа Чүнжэ гэдэг шаврын хаалт голионы бааста таарчханда мэдээж нэг өхөн шөнөрөн цагаар тултал гангалчихсан хайчхна уу гэсэн чинь яах вэ? Райг малгайгаа орхиод явчихжээ ядаргаатай би л аваач өгөхөөс гэд гарах гэтэл Чүнжэ юу би аваач өгчл гэж баг алддаг юм. Тэгэхэр хөө яах юм бэ? Би аваач өгөнгөө сивгийн 0 орж гадуур баамаар байна. Гэж хэлээ зүгтх шахам гарчгүй юм те. Райг эцэст нь зориг гаргаж сансан сэтгэлээ дийлэлгүй мянган мөнгөлөгчийн гэрлүү алгаж байтал өөдөөс нь гараад ирдэг. Сандарсандаа бошоохон машины хаараар орж нуугдсан та. Гэрийнх нь ойр хавьд харагддгүй үнэтэй машин байхыг хараад станта юу бүртгэлгүй машин бэ? Гадны хүмүүс машина тавиад зогсоолгүй болоод лайтэн бэ. Энд дээр халбаар цайны дээж цацнаа гэд тойрч явж угаад Райгтай таарчихна. Райг сайн өөхөө. Цагаагаар сайхан байхаар нь машинаараа жаахан салхилъя гэж бодоод гараад ирэхлээр ирсэн байна. Гэсэнд манай эмэгтэйч би бас чиний малгайг өгөнгөө бензинд очирлох гэж юм уу? Одоо чи ирцэм чи яваад яах вэ? Малгайгаа ав. Гэж өгөөд цааш явж байснаа болоод буцаж ирээд чи одоо ч хүлээж байгаа хэвээрээ юу гэж асуувал Райг тийм айлгаж байна. Тэгсэн мэн өмгөлөгч тийм бол ашгүй дээ. Ясыг чин цайлганаа гэж хэлээд баяртайгаар гэртээ орно. Мэн өмгөлөгч ажилдаа хамгийн эрт ирдэг байсан хүн чинь хоцорч ирдэг болоод бүр болоогүй хизээж алдаа гаргадаггүй байсан хүн алдаа гаргадаг болсонд ажлынх нь яг найз залуутай болчихжээ гэд ярьж байтал мэн өмгөлөгчийг Райгтай хамт амьдарч байгаа гэд мэдээлэл гарчихсан боо юм болж байдгийг. Райгийн фэнүүд Менсенаг царай муутай энтрээр нь дуудаал сошиалар зүгээр л идэж уудах юм байгаа үст. Райгийг залгахад мэдээ харсан уу? Би зүгээр. Чи зүгээр үү? Нөхцөл байдал намжтал гэрээсээ битгий гараарай гэж хэлэхэд Райг чи яах юм? Би дандаа л чамаар хамгаалуулдаг. Юу ч хийж чадахгүй байгаад гутарч байна. Ямар нэг юм бол хэлээрэй гэд утсаа салгана. Райгтай ярьсны дараа мэн өмгөлөх Чүнжэ рүү залгаад цаадхан чи санаа зовоод байна. Битгий гаргаарай. Гэрийнх нь гадаа сах гэсэн даалгавар өгнө. Энэ бүх мэдээг цадсан шантаа шин шар сангийн ста өөртөө хүлээж Райг. Удахгүй бүр том мэдээ цадсан. Гэд мянган мөнгөлөгчийн авахны хэргийн талаар бичээд алуурчны охин гэсэн мэдээг нийтлэнэ. Ингээд фэнүүд ямар өмгөөлөгч үйлчлүүлэгчдэг амьдардаг юм бэ гэд ажлынх нь гадаа жагсаал зохио байгуулсан та. Хуулийн фермийн захирал мэн өмгөөлөгчдөр ирээд "Гү яагаад ийм зүйл хийсэн юм бэ?" гэж асуухад Райгийн хөгжмийн ачаар амьд үлдсэн. Би тэрэнд өртөө намайг ойлгоорой. Би энэ асуудлаа өөрөө цэгцлэе гэж хэлээд ажлынхнаасаа уучлах угаад гарч мэдээлэл хийхэр болсон доо. Мэн өмгөөлөгчийн ажлын гадаа жагсаал болж байгааг мэдсэн Райг тэрнийг утсаа авахгүй болохоор санаа зовоод гартал Чүнжэ явуулахгүй замыг наад зогсоод чамайг битгий явуулаарай гэсэн. Тэгдэж энэ бүхэн чамаас болсон шүү дээ. Тэрнийг яаж энэ хөрлө ирснийг мэдэх үү? Гэж загнахад Райг тиймээс хайртай хүнээ өмөрөх хэрэгтэй байна гэж ярих хүн шиг хэлэндэ. Менсена гадаа гараад нөхцөл байдлыг намжаахаар сэтгүүлчдэд энэ бол миний ажил. Та бүхэн одоо саад учруулж байна. Би Райгийг хамгаалахын тулд хажууд авсан. Гэхэд цаанаас нэг хоёр аимшиг охин алуурчны хүүхэд гэж орилоход тэр мэдээг хараагүй байсан мэн өмгөлөх шоконд орж юу хийхээ мэдэхгүй зогсож байхад нь Райг гэнт улаан бандажтай Супермен шиг гарч ирж тэрнийг хамгаалан додгошоо авч орно. Менсена яах гэж ирсэн? Чамаас болоод би зүгтсэн болчлоо. Би чинь хүчрэхэг юм штэ гэж уурлахад Райг тэр хүмүүсийг юу гэх надад тамаагүй. Одоо чийлж чухал гэж хэлээд сэтгэл санааг нь аргадаж тахихаар тэвэлж рүү авч явна. Хүний хөлөөс хол байгальд хүний сайхантай буу халж багшарж дээ цагийг хэсэг зур их л сайхан өнгөрүүлэндэ. Орон мохоо ажилласан дуучлаарай. Би аавынхаа нэрийг цэвэрлэх гэж өмгөөлөгч болсон. Хэрэгтэй нь нүүр тулхаас айж өдийг хүртэл хэргийг хойшлуулсан. Одоо зүгтэх хэрэггүй гэдгээ ойлголоо. Гэд ойлоход Райг тэрнийг тэрвэрч гэдсний 6 булчиндаа нааж аваад тайвшруулсан да. Надад бол яг ганц л том зүйл нь тухтай болчих байгаа. За
Тэр яг. Ингээд минь өмгөөлөгч ойлж дуусчаад 0 орж бааж хөлөө жирэлцэл утсаа ухаж рил үзэж байгаад гарч ирсэн Раиг унтж шүү. Тэгэхээр н очиж хөнжил нөмрүүлээд наасаа олхин гэд хараа цууж байхад нь Раиг сэрж гарнаас нь барьж авч ич хөрсөн жургүүгээр одсноор манай хоёр юу яа хэтэрхий сайхан амарсан хоёр ямар гоё өглөө гэж кофе жанжуугаал чийлэрч байхад тэдний амгалан 50 байдлыг алдагдуулж мен Сенагийн захирал залгаад гүүшээ цаан чин Райгийг яллах дүгнэлт гарчихсан байна гэснээр боо юм болно. Ажилдаа орж явсан Бянгионо сэтгүүлчд яагаад яллах дүгнэлт үйлцнийг асуухад хөдөлшөө баримт зөндөө олсон гэд итгэлтэй нараггүй хариулна. Мен өмгөөлөгч Яру Сандруу Райгийг ажил дээрээ дагуулж ирээд яллах дүгнэлт болон хэргийн материал баримтуудаа эхнээс нь дахин шалгаад тэр өдөр Үсэн захиралтайгаа ярьж байхад ард нь хэн нэгэн хаалганы код хийх чимээг анзаараад хэргийн газраас олдсон баримтуудын зургийг харж байгаад нэг өрөөсөн эмгний зургийг харна. Райгийн царай хачин болно. Өшөөхөн гэртээр цэфэнэгэд үзэхэд өнөө эмгний өрөөсөн байрандаа байхыг хараад мен өмгөөлөгчд тэр өдөр хэн манад ирснийг би мэдчихлээ гэж хэлж байгаагаар 9-10 дугаар анги маань дуусч байгаа юм. За тэгээ мэдээж дараагийн парттай тэрийг аль болох хурдан ганц 2 хоногтой хэмжээд оруулахыг бодно. Яадын болон яадын 2-0 сувга бүгдээрээ дэмжиж лайк тавч ямарч гэсэн дарцгаач байлгүй дээ гэж бодож байна. За тэгээд өөрийнхөө профайл дээр шеэрлж аваад үздэг юм уу яа гэх юм те. Энэ бол та бүхний асуудал. Дараагийн партаар уулзлаа. Тэр баяртай. За баяр. Flowing higher, show the show him, be the needs, yeah, then, real crew.